Тэгэхээр энэ таны технологид одоо бүрэн шилжихэд зардал ямар байх болоо? Одоо энэ агаарын бохирдол, одоо энэ одоо тийм ээ дулаанаар ханахын тулд хэрэглэж байгаа зардлаас энэ шинэ технологид шилжснээр хэмнэлт гарч чадах болов уу? Давхар утаагүй болохын зэрэгцээ бас хэмнэлт хэрэгтэй байгаа юм шиг. Эрчим хүчний 100хан дээрээ хэмнэлт гарна. Хийн шатал давхар явагдаад байгаа юм шүү дээ. Хий үйлдвэрлэлээ тэрийг шатаагаад байгаа. Өмнөх одоо шаталтын орчин нь бол хий гаргалгүйгээр нүүрсээ шатаагаад байдаг. Нүүрс хийжүүл шатаа одоо шаталтынх нь очиод үзэхээр газын бэлэдэг шиг тийм хөх гал гардаг шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол хийн шаталт явагдаад байгаа. Тэгээд хагас хогс гаргаж авч байгаа. Хийн шаталтаа дээр нэмээд 100-ны тэр одоо агаараар тээвэрлэгдээд явах хуйц тээвэрлэгдэж явах хуйц хэмжээний жижиг хэсгүүд бас нүүрсний жижиг хэсгүүд тоосонцруулж чадчих байгаа. Ийм л юм болж байгаа. Ашигт уулын коэффициент маш дэвшилдэг. Их олон талын даваа талтай их хэмжээгээр үйлдвэрлэх юм бол агаарын бохирдлыг бууруулахад одоо томоохон төлөвлөс болно. Энийг одоо энэ олон зуухыг ийм горимшилжүүлээд тэр брикетлдэг одоогийн манайхны одоо ингээд нэг шахмал төсгээд байгаа шүү дээ. Тэр бол одоо стандарт юм байна шүү дээ. Хаанч хийж болдог. Тэр бол энэ ганцхан утаанаас нь ялгах ангижруулах энэ процесс л өөрөө л одоо хүндрэлтэй асуудал. Энийг бол одоо маш хэлбэрээр Монгол шийдчихлээ. Яг одоо би мэдэхгүй байна. Өөр улс орнд бол би одоо яг ийм технологиор явж байгаа зуух бол сонсоогүй. Өөрөө би зуухны мэрэгчлээ. Бусад мэрэгжлийн одоо хүмүүст бас танилцуулсан баг туршилт хийгдэ тий. Мэрэгжлийн хүмүүс бол ойлгоод маш их дэмжиж байгаа. Тэгэхээр одоо бас нэг асуудал байна. Хүмүүс одоо ингээд дэмжээд төр засаг бодлогоор дэмжээнд хэрэглээнд ингээд нэвтрүүллээ гэж бодоход хүчин чадал одоо нийт одоо иргэдийн хот суурин газрын хэрэгцээг хангах боломж болцоог хэрэг байгаа юм болоо эсвэл эхний ээлжинд ч гэдэг юм уу тийм шатаараад явах юм уу аль эсвэл нийтээрээ шилжиж гэхэд тэр хэрэглээг бүрэн хангах үйлдвэрлэлийн хүчин чадал ямар байх вэ? Одоо энэ засгийн газар 8 аймаг дээр одоо станц барих гэж байгаа шүү дээ. Дулааны станц. Тэр зохнуудыг ийм байдлаар барих юм бол тэр одоо ганцхан Улаанбаатар хот биш. Одоо бусад суурин гоцрууд аймгийн төвүүд бол бас юу болцсон шүү дээ. Хотаатай л болцсон. Тэгэхээр тэрийг шийдэж болно. Хотын ойр орчимд байгаа энэ зохнуудыг энэ горим руу шилжүүлээд тэгээд эрх зүйн орчин нь болохоор түүхийн нус хот руу оруулах тийм орчин бүрдүүлээд ингээд маш том өргөн цар хүрээтэй хөтлөх юм бол агаарын бохирдлыг бол бүрэн сайрлах болно гэж боддог. Бас нэг хүмүүсийн сонирхож байгаа зүйл нь хилчлэг ямар байх болоо гэдэг. Одоо энэ хэрэглэж байгаа нүүрснээс те хилчлэгийн хувьд ямар байх болоо дулаанаа алдахгүй байх төр бас ямар баталгаа өгөх юм болоо гэж байна. Энэ дээр энэ төлшөө хийхдээ бол бас яг мэрэгжлийн хүмүүсийн хувьд бол бас нэлээд юм хийсэн л дээ. Жишээ нь 100-ыг бүрэх төлшийг олон цагаар шатахаар нектарлын нэг хийчгээр бол одоо олон цагаар тэгээд нөгөө нэг брикетийнхаа хэмжээг 50 см энэ бас онлын түвшинд бодож үзсэн. Хамгийн одоо боломж төвлөр нь 50 мм одоо чүдэнзний харьцаг шиг орчим. Энэ ширхгээс хамаараад 3 удаа шатах нь бас болж байгаа. Тэгээд дулаан гаргах чадвар нь бол 6000 орчим. Өөрөөр хэлбэл одоо төмөр хайлуулах орчимд байдаг гардаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол инерти материал гэдэг шатдаггүй тийм одоо материал холж идэг. Ингээд одоо нэг 4000-аас 5000 хооронд л. 4000-аас 5000 хооронд байхад бол одоо ямар ч төмөр бол хайлахгүй л дээ. Тэгээд яг гоо энэ төслийн зуух бол бүрч одоо найдвартай доторлоготой учраас.